3. Анхны уулзалт. Альбер Монте-Кристотой хоёулахнан үлдээд эхнэргүй залуу ямар шухан суудгийг үзүүлэх тайлбарлагчийн ажилдан орохыг гүн та зөвшөөрнө. Тань шиг Италийн орднуудыг үзэж дасчихсан хүнд энтхийнхний үзэлгээр бол тэмч муугүй сууж байгаа залуу хүн хэдэн хавтгай дөрвөлжин фут газар эзэлдгийг үзэх сонирн байх байлгүй. Өрөөнөөс өрөөнд орохдоо таныг бөхчмдүүлэхгүй тулд цонхнуудыг онгойлгож бай гэж хэлв. Монте-Кристо хоолны өрөө ба доод давхрын зочдын өрөөг үзсэн байлаа. Альбер түүнийг хамгийн түрүүн өөрийн том танхимд оруулав. Энэ бол түүний дуртай дасгалгаа байсан гэдгийг сонсогч та бүхэн санаж байгаа бах. Монте-Кристо Альберийн цуглуулсан юмыг зүй ёсоор нь үнэлж чадах хүн байв. Тэнд байсан хуучин цагийн авдар, Япон шаазан, дорндын нэхэмлүүд, Венецийн шил сав, улс бүхний зэвсэг энэ бүхний гүнгийн мэдих зүйлүүд байлаа. Гүн тэдгэрийг хараад л тухай бүрд нь аль улсад хэддүгээр зууны үед хийж яаж бий болсныг тодорхойлж байв. Морсер уг нь түн тайлбарлан ярьж өгнө гэж бодож байсан чинь харин өөрөө гүнгийн удирдлагын дор хуучны судлал, эрдэс судлал, байгалийн түүхэн хичээл хийж өнгөрлөө. Тэд 2 дугаар давхарт бууж ирэв. Альбер зочнон зочдын өрөөнд оруулав. Энэ өрөөний хан дээгүүр орчин үеийн зураачдын зурсан зургуудыг хаджээ. Юпрен зурсан байгалийн зураг, өндөр ургасан зэгс, гойлог шулуухан модод, мөөрч байгаа үхэр ба тунгалаг сайхан тэнгэр байлаа. Делакроагийн зурсан гялалдсан бүсвэсэлсэн, зэр зэвсэг зүүж урт цагаан нөмөрсөн арабын морьтон байна. Морьдны янцхаалтанд цавчилж унсан хүмүүс нь төмөр мунаар нүдэлдэнэ. Булонтын усан будагаар зурсан Парисын их дагны сүм гэдэг зураг байна. Зураач энэ бүтээлийг яруу найраг гэлтэй уран зуржээ. Диасын зурсан тосон будгийн зургууд байх бөгөөд цэцгүүд нь амьд цэцгээс ч илүү сайхан наран тэнгэрт мандан байгаа нарнаас ч илүү хурц тод байлаа. Декан зурсан харандаан зургууд байх бөгөөд эдгээр нь Сальватор Розагийн шиг хурц тод боловч илүү яруу сайхан ажээ. Жиро ба Мюллерийн чига тэнгэрийг зурсан хүүхдүүд ба гойлог булбараа царайтай хөөхнүүдийн зураг байв. Дууцаа дорн зүг явж явахтан зурсан зургуудын альбомоос авсан хуудсууд байлаа. Тэмээний нуруунд дээрээс хэдхэн хормын дотор зурсан зураасан зургууд ер нь л үхэж үрэгдсэн буюу өнгөрч мөхөж байгаа урлагийн оронд орчин үеийн урлагийн өгч чадах зүйлүүд байлаа. Альбер одоо л хари газрын хачин хүнийг гайхуулна гэж найдсан боловч гүн тэдгэрийн зурсан хүний гарын үсгийг ч харалгүй заримдаа хүний нэрийн эхний үсгийг дуулмагц нэрийг хэлэхэд учиргүй гайхлаа. Гүн эдгэрийг зурсан хүний нэрийг ч мэдээ зогсохгүй тус бүрийн үнэлэн судалж амжсан хүн байжээ. Тэд зочдын өрөөнөөс унтлагын өрөөнд орж ирлээ. Энэ бол Нямбай юмыг нарийн мэддгийг харуулсан өрөө байлаа. Алтан жаацтай ганц зураг байсан Леополд Роберийн гарын үсэгтэй байлаа. Энэ зураг Монте-Кристогийн анхаарлыг тэр дорон татан түүн рүү яаран дөхөж өмнө нь очин зогслоо. Энэ бол 25 орчим насны хагас буулгасан зохиныхон цаанаас харсан гялдсан хурцнуудтэй боровдор царайтай эмэгтэй зураг байв. Каталан үндэсний загасчин хүүхний гоёмсог хувцас өмсөж үсэндээ алтан зүү хатгажээ. Далай өөд харж гойлог тэгшхэн бэйн хөхтэнгэр цэнхэр далайн өнгөнд тодрон харагдана. Тасалгаа бүдгхэн гэрэлтэй байгаагүй бол гүнгийн царай ямар аимшигтай цааж мөр цээжин чичирхийлхийг Альбер ажиглан харчих байсан биз. Минут хэртэ дууг зогсоход Монте-Кристо гүн зургнаас нүд салгалгүй ширтэнэ. Таны сэтгэлтэй бүсгүй чинь гоо сайхан хөөхөн байна шүү гэж огт 50 дугаар хэлээд энэ хувцас нь Багтнаадмын хувцас байхаа их зөгсөн байна шүү гэв. Хэрвээ энэ зургийн ойролцоо өөр ямар нэгэн зураг байсан бол би таны энэ алдааг уучлахгүй байсан юм. Гүн та миний ээжийг танихгүй. Энэ бол түүний зураг. 6 ч билүү 8 ч билүү жилийн өмнө өөрөө хөөцөлдөж зурулсан юм. Хувцсыг санаагаараа зурсан байхаа. Харин царийн гайхан адилхан болсон шүү. Би ээжигээ 1830-аад оны үед байгааг нь харж байгаа юм шиг санагддаг юм. Ээж аавыг эзгүй хоорондоор энэ зургийг захиалж хийлгэсэн юм. Тэгээд түнд санаандгүй сони юм болох гэсэн чинь яагаад ч аавын сэтгэл таалагдаагүй юм. Тэр ч байтугай зураачин уран чадварч тэр дургүй байдлыг нь нугалж чадаагүй лээ. Энэ бол
Леопольд Роберийн хамгийн шилдэг бүтээлүүдийн нэг нь байхгүй юу? Үнэн дээр энэ хүн дээл гэж ярихад эрхэм де Морсер бол Люксембургийн ордонд хуралддаг тааж нарын дотроос хамгийн хартай бөгөөд цэргийн эргийг сайн мэддэг боловч урлагт тунж таарах хүн шүү дээ. Харин ээж маань уран зураг ойлгодог, өөрөө ч сайхан зурдаг хүн. Ээж маань энэ зургийн уран чадварыг дэндүү үнэлдэг болохоор бүр алга болохын оронд аав нүдэнд цүн харагдаж байг гэд над бэлгэлж гисэн юм. Грогийн зурсан түүний хөргийг бас танд үзүүлье. Гэр зургийн үл ялхэм ярьж байгааг уучлаарай. Би таныг гүнтэй танилцуулах болохоор санаанд ордгүйгээр ээжийн зургийг марчихгүй гэж бодоод хэлж байгаа юм. Тэгээд ч бас энэ яриа ээжд маань их муу нөлөө үзүүлдэг юм л да. Ээж над дээр ирж энэ зургийг харахаар нүднийхээ нулимсыг гаргалгүй байж чаддаггүй юм. Ээж аав хоёр ганцхан удаа энэ зургаас болж ам мөрөлдсөн юм. Тэр хоёр суугаад 20 гаруй жил болж байгаа боловч сая л суусан юм шиг бие биедээ сайн байдаг юм. Монте Кристо ярьж байгааг нь цаад учрыг мэдэх гэсэн мэд Альбер өдөх хяламхэн харсан боловч залуу хүн үнэн сэтгэлээс ярьж байгаа нь илэрхий байлаа. Гүнтэн та миний бүхэл нандин зүйлийг үзлээ. Та энд гэртээ байгаа юм шиг л байгаарай. Таныг манад улам дасгахын тулд ноён де Морсертэй уулзуулъя. Би бүр Ромд байхдаа таныг үзүүлсэн ач тус мөн таныг манад ирсэн тухай загтал бичсэн. Эцэг хоёр маань танд баяр талархлаа илэрхийлэх завшааныг хүлээж ядаж байгаа. Гүн та их юм үзэж нүд тайлсан хүн болохоор гэр бүлийн тэрхүү талархал Синдбад далаачны сэтгэлийг хөдлөхгүй л байх. Та бол өчнөө их юм үзсэн хүн шүү дээ. Та миний хүслийг хүлээн авч үүнийгээ Парисын амьдралд орж байгаа нь энэ гэж үзээрэй. Энэхий амьдрал бол бүхэлдээ л бие биедээ найрсаг талархал илэрхийлэх, бие биенийгээ өрх очихоор л бүрддэг юм. Монте Кристо үг дууралгүй мэхийн ёслоо. Тэр бодвол энэ саналыг боловсон хүн заавал гүйцэтгэл зөх дээдсийн заншил болсон зүйл гэж үзэж баярлсан ч үгүй, тэр шасан ч үгүй хүлээн ав болтой. Альбер хягаан дуудаж Монте Кристо гүн Морсер дээр орохыг хүсэж байна хэмээн айлдаг гэд явууллаа. Альбер гүн хоёр хягийн араас явав. Гүнгийн үүдний өрөөнд орж ирэхэд бусад тасалгаануудын засал чимэгтэй эхэд тохирсон баялаг сайхан хээцтэй сүлд зочдын өрөөний үүдэн дээр байгааг нь үзвэл энэ гэрийн эзэн үүнийгээ хичнээн их үнэлж үздгийг харуулна. Монте Кристо хаалганы өмнө зогсож түүнийг анхааралтай гэгч нь харлаа. Тунгалаг хөх суурин дээр цувсан долоон шувуу байх чинь бодвол танаа удмын сүлд мөн биз дээ бэс гэж гүн асуугаад. Хүн сүлдний дүрснүүдийг л мэддэг юм тооцохгүй бол би энэ сүлдний талаар муу мэддэг хүн шүү. Би чинь гэгэн Стефаны бүлэглэлийг байгуулсны төлөө Тосканаас авсан тохиолдлынгүй юм шүү дээ. Жуулчлал явдаг хүнд заавал хэрэгтэй байдаг гэж амьтан хүн ятгаагүй бол би ч энэ хэрэгмийг авахгүй л байсан юм. Дор хаяад гайлын төшөмөл шалган үзэхгүй байхын тулд ч билээ сүйх тэрэгнийхээ хаалган дээр ямар нэгэн юмтай байх хэрэгтэй. Ийм учраас ингэж асуусны минь уучлаарай. Гэхэд Морсер бүрэн итгэсэн хүний жирийн байдлаар энэ асуултад тийм даруй биш юм алга байна шүү дээ. Та таасан байна. Энэ бол манай сүлд. Өөрөөр хэлбэл аав минь удмын сүлд. Гэхдээ өөр сүлдтэй ч холбоотой л доо. Энэ улаан суурин дээр байгаа мөнгөн цамхаг бол манай ээжийн удмын сүлд. Би бол ихэн далаас Испани хүн. Гэхдээ Морсеруудын удам бол өмнөд Францын эртний удмын улс байсан юм гэж хариулв. Тийм байна гэж Монте Кристо хэлээд шоунууд үнийг харуулж байна. Гэгэн газрыг байлдан эзлэхэж явсан зэвсэгт мөргөлчд өөрсдийн сүлд болгож загалмаа эсвэл өөрсдийн туулах холын аяны тэмдэг болсон нүүдлийн шууны дүрийг авдаг байлаа. Танай эцгийн толын өвгд эдс загалмаатны довтлогооны аль нэгэнд оролцож байж л дээ. Хэрвээ энэ довтлогоо гэгэн Людвигийн довтлогоо байлаач гэсэн 13 дугаар зууны үед хурч очино. Энж муу хэрэг бишээ. Гэвэ тун болох хэрэг. Миний эцгийн дасалгаанд манай удам угсааны тэмдэглэл би энэ л бидэнд бүгдийг тайлбарлаж өгдөг юм да. Би дэхэн үед эдгээрт Ози ба Жокур нарч өөрсөдөө хэрэгтэй юм авч болохоор тодорхойлт гаргасан юм. Одоо ийм юм хийхэн болчихсон. Гэхдээ тайлбарлагчин хуваар манай арчилсан засгийн үед ийм зүйлүүдийг хүчтэй сонирхох болсон гэдгийг хэлчихье. Тийм бол танай засгийн газар өнгөрсөн үедээ таны юм дотор миний харсан ямар ч сүл тэмдгийн утгагүй өлгөөснөөсөн өөр илүү сайн юм сонгож авах ёстой байж дээ. Таны тухайд гэвэл танай сүлд сэтгэлийг баясхан юм бодогдуулах учраа та засгийн газараас илүү их аз жаргалтай юм. Тэгээд ч та Провансалч хүн, Испанч хүн. Хэрвээ таны үзүүлсэн зураг адил болсон бол миний гайх шиг төрүүлсэн буянт каталан хүүхний сайхан бурцраа өвгөр тайлбарлагдах нь байна.
Гүнгийн энэ их л ёсрохоор хэлсэн үгэнд нуугдан байгаа ёгц санааг тааварлан мэдхэд эдивч юм уу эсвэл бүр ховдосч байх хэрэгтэй байжээ. Тэгээд Морсер төөнөө талархан инээмсэглээд зам зааж өгөхөөр төрүүлэн алхаж зочдын өрөөрөө орсон сүлдтэй хаалгыг нээж өглөө. Зочдын өрөөний хамгийн түрүүнд нүд тусах газарт генерал хувцастай өндөр солны тэмдэг болсон мушгимал ёслолын богоонтой хүндэт легионы Хрээс одон хүзүүндийн зүс нь дээд тушаалыг харуулсан 35-38 орчим насны эрэгтэй хүний хөрөг өлгөжээ. Энгэртэн зүсэн одонгуудын баруун талд нь аврам гэтлэгчийн одон, зүүн талд нь Карлын одон зүүсэн байхыг харвал энэ хөрөг дээрх хүн грек, испанд онц гарамга тулдсан буюу ямар нэгэн дипломат үүргийг гүйцэтгэсэн болох нь илэрхий ажээ. Монте Кристо төрүүчийн хөргийг үзсний адил маш анхааралтай харж байтал хажуу талын үүдэн нэгдэж гүн өөрөө гарч ирлээ. Энэ хүн 45 орчим насны боловч харахад хамгийн багадаа 50 настай гэмээр ажээ. Төвний хар сахал хар хөмсөг нь цэргийн зар зассан бараг цагаан шахан үстэй харшлан эвгүй харагдана. Энгийн хувцастайч энгэр дээрх өнгөнгөний тууц нь олон одон тэмдгээр шагнагдсан байхыг гэрчлэх ажээ. Тэрбээр нэлээд буянтай хүний төлөвтэй бөгөөд их л баяртай царайтай орж ирэв. Монте Кристо төвнөөд нэг шалхамд өгсөнгүй. Гадартай наалчсан мэт яг дорон зогсон Морсер гүнгийн царай өөж ширтэн юм. Аав минь, миний аз болж хүнд хэцүү цаг тохиолдсон сайн санаат найзаагаа тань танилцуулахыг зөвшөөрнө үү гэж Албар хэлэхэд Морсер гүн инээмсэглэн Монте Кристо гүнд баяр хүргэж "Гүн бол манай хүсэн хүлээж байсан зочин. Та манай удам өгсөйг маань залгамжлагч ганц хүнийг хамгаалж хадгалж өгсөн бид танд үрд баярлан талархаж явах болно" гэж хэлв. Морсер гүн ингэж хэлээд Монте Кристо гүнд сандал заан өөрөө цонхны өөдөөс хардсуулаа. Монте Кристо зааж өгсөн сандал дээр нь суугаад хэлэн хөшгөний сүүдэрт үлдэж гүнгийн цагаасaan урд үрчээсэн нөөрний үрчлээс бүрд нууцлагдсан шингэсэн зовлон зүдгүүрийн төвхийг сэм ажиглах гэж бодлоо. Хатан маань хүн ирж хэлэхэд хуцаан өмсөж байсан одоо 10 минут болоод орж ирнэ гэж Морсер хэлв. Парис ирсэн өдрөн алдар гавьяан жигд хийсэн юмтай адилхан хувь зяатай эм хүнтэй танилцсан минь надад их нэртэй төртэй хэрэг болж байна. Мэдээжийн тал ч юм уу Атласын ууланд таныг маршал цол хүлээж байж болох юм гэж Монте Кристо хэлэхэд Морсер үл мэдэг царайнуулан "Үгүй дээ. Би цэргийн алба хаагаан болчихсон. Би дахин сэргэлтийн үед таажийн зэрэгт хүрээд анхны давталгаануудад оролцож маршал дэ Бурманы удирдлагын дор явж байсан юм. Би дараа нь командлын өндөр тушаал олж болох байсан боловч хөгшин зэрэг хуучнараа үлдсэн байсан бол юу болох байсныг хэн мэдхэв. 7 дугаар сарын хувьсгал маш ширүүн болж эзэн хааны үед хамаарагдахгүй цол хэрэгмийг тоохгүй чимэтгэхэр болсон юм. Эм учраас би халагдах өргөдлөх ёстой болсон бөгөөд над шиг тулааны талбар дээр цол тушаал олж авсан хүн зочдын өрөөнийг ялгар шалан дээр учраан олж гიშгэж чадахгүй юм байна. Би цэргийн албаг орхиж улс төрийн бодлого үйлдвэр хавсраг урлагаар оролдох болсон да. Би эдгээр зүйлүүдийг дандаа сонирхож явсан боловч 20 жил цэргийн алба хааж байхдаа оролдох цав байдгүй байлаа гэж хэлв. Таны угсаа бусад угсаа язгуураас илүүтэй байдгийн учир энд байгаа юм байна. Та нэр алдартай удмын хүн, их хөрөнгөний эзэн, анхныхаа цол хэрэгмийг авахтаа жирийн зэргээс эхэлсэн. Ийм явдал цөөхөн тохиолдог л доо. Та генерал болж Францын тайж болоод хүндэт легионы одон шагнуулсан атлан хэрэгм шагналын төлөө биш зөвхөн өөрийн ойр дотны хүмүүс тусуулахын тулд ямар нэг шинэ юм сурч эхэлж байна. Энэ тунч сайн хэрэг дээ. Бүр гайхамсайхан хэрэг юм гэв. Монте Кристо гүнгээс ийм талархлын үг гарч явахыг огт дуулаагүй Альбер гайхан харж чагнан суулаа. Италид бид тийм байдгүй нь харамсалтай. Гэт харь газрын хүн Морсерийн царай дээр гарч ирсэн үл мэдэг сүүдрийг арилгахын тулд бид өөрсдөө л заяагцснаар өсөж ториндог юм. Тэгээд бүхэл амьдралынхаа турш тэрл навч, тэрл хэлбэр дүрс, тэрл үр ашиггүй байдлын хадгалж үлдэндээ. Гэхэд Морсер гүн татгалзсан тань шиг эм хүнд Итали тохирох орн биш. Франц өрөөнд дэлгэн таныг огтож байна. Та үүнд нь хариулж ач тэ. Франц бол дандаанч тийм хариу талархалгүй байдаг орн биш шүү.
Өөрийн хүүхдүүдтэй хатуун ширүү харьцах боловч харь орны хүмүүсийн олонхийг баяртайгаар хүлээн авдаг юм. Аав та харваас Монте Кристо гүн мэдэхгүй байна. Энэ хүнийг зугаацуулж сэтгэлийг хангаж чадах юм бол манай ертөнц өсөл гадуур байгаа. Нэр хүндээ хойноос хөөцөлдөггүй. Түүнээс зөвхөн л пассвортээр байх тэрхэн зүйлийг авдаг юм. Гэж Альбер түүний яриаг таслан нэмсэглэн хэлэхэд миний тухай хэлж байсан үгний дотроос хамгийн үнэн үг л энэ байна да. Гэж Монте Кристо хэлв. Гүн амьдралдан зохиох боломжтой байгаад цэцэг навч дэлгэрсэн зам шилэн сонгон авчээ. Гэж Морсер гүн санаа алдан хэлэхэд Монте Кристо гүн нэгч уран зураач дүрслэн зурж нэгч хүн дүрслэн тодорхойлж чадхаагүйгээр инээмсэглэн яг тийм шүү гэж хариулв. Би таныг ядраач байх гэж айгаагүйсэн бол таныг танхим дагуулж аваачихсан. Манай орчин үеийн сенатч нарыг мэдэхгүй хүнд өнөөдрийн хуралдаан их л сонирхолтой болно доо. Гэж зочны үгэнд баярлсан генерал хэллээ. Хэрвээ та үүнийг өөр нэгэн удаа хэлбэл би маш их баярлах байна. Харин одоо хатантантай танилцахыг хүсэж байна. Би хүлээж бай. Оо, ээж ирлээ. Гэж Бэсту олдов. Монте Кристоч яаран эргэж зочдын өрөөний босгон дээр зогсож байгаа Морсер хадагтайг харлаа. Хадагтай нөхрийнхэн орж ирсэн хаалганы эсрэг талын үүдэн дээр цонхгөр царайлан хөдлөлгүй зогсно. Монте Кристо түүн рүү эргэж харахад хаалганы алталсан бариулаас барьж байсан гараан ягаад ч юм доош болголоо. Хатан тэнд хэдэн секунд зогсож зочны хэлсэн үгний сүүлийг сонсчээ. Гүн босож хатанд доор гэгчийн мэхэн ясалхад цаадах нь их л ясрахгүйгээр хариу мэхэн ясаллаа. Хатан та яагав? Би ч юм уу байна уу? Аль эсвэл дэндүү халуун байна уу? Гэж Морсер гүн асуухад Бэс Мерседесүүд ухсхийн очоод "Ээжээ, таны би эвгүй байна уу?" гэж асуулаа. Хатантан хариуд нь инэв хийлв. "Үгүй. Зүгээр л гүнтэй уулзахад сэтгэл минь хөдөлжээ. Хэрвээ энэ хүн байгаагүйсэн бол бид уйдгар гүнэгт автах байсан байлаа." Гэснээр гүн рүү хатан хааны сүрлэг байдлаар ойртон ирээд "Хүүгийн минь амийг аварсан танд ачигт нь хариулах ёстой. Би үүнийг танд чин зүрхнээсээ өрөөж байна. Би танд баяр талархснаа нүрээр учран хэлж байгаадаа их баяртай байна." Гэж хадагтай хэлв. Гүн дахин төрүүчхээс дор мэхийн ёслоход царай нь Мерседес ихээс ч илүү цонхгөр харагдана. "Та дэндүү сайхан сэтгэлтэй хүн юм." гэж ер бишийн зөөлөн хүндэтгэлтэй хэлээд "Би ямар ч ер бишийн юм хийгээгүй шүү дээ. Хүний амийг аврах, эцгийн зовлонгоос ихэн нулимснаас зайлуулах гэдэг бол тийм сүрхий хэрэг биш. Зүгээр л хүний үүрэг шүү дээ." гэв. "Гүн тань шиг ийм сайн нөхөртэй байдаг миний хүү бас аз завшаантай хүн юм?" гэж Морсер авгаа гүн хүндэтгэлтэй хэлээд "Тэгэд заяасан бурханд би баярлаж байна" гэж хэлв. Тэгээд Мерседес хязгааргүй баярлсан сайхан нүдэрэн өөдөн харахад нүдэнд нь нулимс гүйлгэнэх шиг гүнд санагджээ. Ноён Морсер эхнэр лүгэн дөхөж очоод "Би гүнг орхих болсон дан уучлал гуйчихсан. Та бас намайг уучлахыг түүнээс гуйна гэдэгт найдаж байна. Хурал 2 цагт эхлэх ёстой. Одоо 3 болж байна. Би үг хэлэх хэрэгтэй хүн л дээ" гэлээ. Яв. Таны эзгүй хооронд зочноо уйдахгүй байхыг би хичээе" гэж хадагтай сэтгэл догдолсон хэвээр байгаа дуугаар хэлээд "Гүн та манайд өнөөдөр өнчихгүй юу?" гэж Монте Кристо өд хандаж хэллээ. "Би танд их баярлалаа хадагтай. Гэхдээ би дөнгөж танай үүдэн дээр замын сүг тэрэгнээсээ бууж ирсэн. Намайг Парист яаж давхинуулсныг мэдэхгүй хаана байр засныг л муухан мэднэ. Энэ үл ялах хэрэг боловч би баг зэрэг сэтгэл зовоод байна. Тэгвэл та өөр өдөр ээж гийгүүлнэ гэдгийг амлах уу?" гэж хадагтай асуулаа. Монте Кристо үг дууралгүй мэхийн ясалсан зөвшөөрсний тэмдэг болсон ажээ. "Тэгвэл би таныг энд барихаа болио. Баяр талархлаа илэрхийлсэн минь эв зүггүй шалж нэгсэн зүйл болохыг хүсэхгүй байна" гэж хадагтай хэллээ. "Хүндэт гүн минь, Ромд багтаан үзүүлсэн ачигч нь Парист хариулахыг хичээнэ. Та одоохондоо унаа унлагтай болж чадаагүй байгаа бол миний сүг тэргийг хэрглэж байхгүй юу?" гэж Альбер өгүүлэхэд Монте Кристо "Бэс маш их баярлалаа.
Бодвол Бертуччо энд байсан 4 цаг хагасын хугацааг дэмий өнгөрөөгөөгүй байхаа. Танаа үүдэнд сүйхтэр хүлээж байгаа байх гэж найдаж байна гэж хэлв. Гүн дандаа л нэр үн шиг болцоогүй юмны хойноос хөөцөлдөж байдгийг Альбер мэдэх учраас огтхон ч гайхсангүй. Тэгээд гүнгийн тушаал хэрхэн биелэгдсэнийг нүдэрэн үзэхэж түүнийг үүд хүртэл гаргаж өглөө. Монте Кристо андуурсангүй. Түүнийг Морсер гүнгийн үүдний өрөөнд гарч ирэхэд Ромд байхад гүнгийн нэрийн хуудсыг Альбер Франц хоёр авчирч өгсөн зарц ухсхийн гүйж алдар таянчин шатан дээр гарч ирэхэд үнэхээр сүх хүлээж байлаа. Энэ бол Гейлерийн хийсэн 2 хүний суудалтай сүх тэрэг бөгөөд урд нь Дрей Парисын Ямбатан ихсийн мэдж байсанчлан 18,000 франкаар өгөхийг татгалзаж байсан хосмор хөллөөтэй байлаа. Бэс би өнөөдөр таныг өрөхгүй. Намайг төр байрлах газраа ч гэсэн тохилог байхыг хүсдэхийг та мэдэн шүү дээ. Тэгэхээр өнөөдөр хамаг юмыг хам хум бэлдсэн тохимоотой байгаа байх. Тэгэхээр надад 1 хоногийн хугацаа өгөөд дараа нь таныг өрөхийг зөвшөөрнө. Тэгвэл би зочлон хүндэх ёсыг зөрчихгүй байж чадна гэдэгтэн бүрэн итгэлтэй байх болно. Гэж гүн Альберт хэллээ. Хэрвээ та 1 өдрийн хугацаа гуйж байгаа бол зүгээр нэг байшин биш, харин ордон үзүүлнэ гэж итгэлтэй байна. Танд ямар нэгэн сайн санаад сүнс туслаад байдаг байхаа. За яах вэ? Тэгж бодож л байг. Гэж Монте Кристо хариулаад үзмжид сайхан сүйх тэрэгний хилэн бүрээстэй гიშгүр дээр хөлөөнд давж энэ минь авгаачуудад амжилт олоход тус болно гэж хэлв. Гүнг сүйх тэрэг нь суухад үүд нь хаагдан морь давхилдан одсон боловч шиг тэрээр Морсер хадагтан хоторсон зочдын өрөөний цонхны хөшиг үл мэдэх хөдлөхийг ажиглан харж амжлаа. Альберийг буцаж орж ирэхэд ээж нь хүн хүлээж авдаг жижиг өрөөндөө зөөлөн сандалж шигдэн сууж байлаа. Тасалгаан дотор бүдэг гэрэлтэй бөгөөд Варсав алталсан жаасны ирмэг болон гялталцгаас өөр хурцтод юмгүй байлаа. Гүнгийн хатан сэргэр нэмгэн алчсуур толгой дээрэн сэжүүрийн унжуулан тавьсан учраас Альбер түүний царайг сайн харж чадсангүй. Гэхдээ хоолой нь чичирж байх шиг санагджээ. Тэнд тавьсан анхлын сарнаа башир цэцгийн үнэртэй хамт холилдон хангална. Хадагтай жижиг шилийн сарсан утнаас нь гарган задгай зуухан дээр байгаа хавтгай варан дээр тавьсан байхыг Альбер сэтгэл зовон харлаа. Тэгээд ихтэн ойртон "Таны бие муу байна уу? Намайг байхгүй хорондор би чинь эвгүйт үү?" гэд сэтгэл зовон асуулаа. "Үгүй дээ Альбер минь. Дулаараад ирэхээр энэ сарнаа алтан жирч цэцгүүдийн үнэр их үнэрдэх юм." Тэгэхэд Альбер хонхны осрыг татаж "Тэгвэл энэ цэцгнүүдийг гаргуулах хэрэгтэй. Таны бие үнэхээр муу ах шиг байна шүү. Та түрүүн зочдын өрөөнд орж ирэхдээ их цонхгөр царайтай байсан шүү дээ" гэж хэлв. "Их цонхгөр байсан гинэ? Тань зохиж байсан боловч аав бид хоёр айсан шүү. Аав чинь чам тэгж хэлв үү?" гэж Мерседес яран асуулаа. "Үгүй. Танд өөрт чинь хэлсэн шүү дээ. Санаж гин үү?" "Үгүй. Санахгүй байна" гэж гүнгийн хадагтай хэллээ. Альберийн дуудснаар зарцорж ирлээ. "Энэ цэцгнүүдийг үүдний өрөөнд гаргаж хадагтай дэвгүй өргөд байна" гэж бэсгэлэхэд зарц түүнийг ёсоор гүйцэтгэв. Зарцыг цэцэг гаргаж байхад дуугүй сууж байлаа. Тэгээд зарцын хамгийн сүүлийн цэцэг аваад гарахад хатан "Монте Кристо гэдэг чинь юуны нэр вэ? Овг юм уу эсвэл газрын нэр үү? Эсвэл цол хэрэг юм уу?" гэж асуухад нь "Зөвхөн л хэрэгэн байх гэж би санаж байна. Энэ хүн Тосканы Ольтригоос нэгэн арал худалдан авч өнөө өглөөний ярьж байгаагаар нэг бүлгэлийн зөвлөл байгуулж өгсөн бололтой. Флоренцийн гэгэн Стефан, Пармын хотогтой Георгин ба Малтин загалмай зэрэг бүлгэлэлд ийм зөвлөл байдгийг та мэднэ үү дээ. Түүнээс гадна өөрийгөө язгууртан гаралтай гэж сайрхдаггүй. Би бол санамсаргүй тохиолдлын гүн байгаа юм гэж ярьдаг хүн штэ. Ром түүнийг алдар хүндтэй язгууртан гэлцэх юм байна лээ. Байж байгаа байдал ярих хөрөө нь их сайхан хүн. Гүн үнэхээр байгаа байдал шигээл тийм хүн гэж санагдлаа" гэж хадагтай хэлв. Тэр ч бүр өөр хэмгүй л дээ. Европын хамгийн бардам 3 язгууртан болох Англи, Испани, Герман миний л харсан экстицээс хамаагүй холд авсан хүн билээ. Хатан бодлогошрон байснаа баг зэрэг эргэлтсэн маягтай өргөжлүүлэн "Харт хөөмн чи харсан шүү дээ. Би эхэн хувьд чамаас асууж байгааг ойлгож байгаа биз? Чи Монте Кристо гэртээ байхад нь харсан шүү дээ. Чи өөрийнхөө наснаас хэтэрсэн хянуур хурц ажигламтгай хүн.
Гүн үнэхээр байгаа байж шигээл тийм хүн гэж бодож байна уу? Ямар байдал шигэ гэж? Чи сая хэлсэн шүү дээ. Алдар хүнтэй язгууртан гэж. Түүний тухай хүмүүс тэгж боддог. А чи юу гэж бодож байна? Би үнэнээ хэлэхэд түүний тухай тодорхой дүгнэлт хийгээгүй. Гэхдээ түүнийг малд үндэсний хүн гэж бодож байгаа. Би гарал үүслэхийн тухай асуугаагүй. Ямар хүн болох тухай асууж байна шүү дээ. Энэ бол өөр хэрэг л дээ. Би түүний зүгээс хачин зүйлүүд гарахыг харж байсан. Өвөг дэцсэх өвийг авч чадлагүй алдаад эцэст нь өөрийн суу тухааныхаа ачаар дахин олж авсан эрт дээр үеийн удмын нэгэн удам мөхсаа Манфред Лара Варнер шиг гай зовлонгийн тамгаар тамгалуулсан Байроны баатар шиг л санагдах юм. Чи тэгээд Монте Кристо болоо газрын дундад тэнгисдэх хүн амьтан цэрэг цагдаагүй хил сэм давуулан наймайлагчд орон бүхний дээрэмчдийн оргинох газар болсон арал байгаа юм гэж хэлмээр байна. Энэ нэрхэн хүмүүс өөрийн зочлон тухай эзэнд ачийг хариулж төлбөр төлдөг байж болох юм. Тийм байж магадгүй гэж хадагтай бодлогошрон хэллээ. Монте Кристо хил давуулан наймайлагч мөнч вэ, биш ч вэ, ер нь гайхалтай сайн хүн. Та өөрөө харсан болохоор үүнийг зөвшөөрөх байхаа гэж бодож байна. Тэр хүн Парисын зочдын өрөөдөд их л амжилт олно доо. Өнөө өглөө ирээд л дээдсийн хүрээлэнд эхлэн орж түүгээрэн Шато Рино хүртэл гайхууллаа шүү дээ гэж Альбер ярьлаа. Тэр хүн хэдэн настай бол? Гэж Мерседес энэ асуултыг их л чухалчилж байгаа бол та асуулаа. 35-6 орчим байхаа. Тийм залуу гэж үү? Үгүй байхаа. Гэж Мерседес Альберт хариулахын хамт өөрийнхөө бодолд хариулан хэллээ. Үгүй, тийм байх. Тэр надад хэдэн удаа мэдээж юм бодож саналгүйгээр тэгэхэд би 5 настай байсан, тэгэхэд 10 настай байсан, тэгэхэд 12 настай байсан гэж ярьсан юм. Сонирхон харьцуулж үзэхэд цөмөл тохироод байгаа юм. Насын тодорхойлж болохгүй энэ хачин хүн үнэндээ 35 настай. Та түүний галтай нүд, хар үсийн санаж гинүү? Түүний царай хэтэрхий цагаан боловч туханд нь нэг ч үрчлээс байхгүй. Тэр хүн чадaltaй гадна бас залуу байгаа хүн. Хадагтай гашуун бодолд автсан мэт толгоогоо нь доош унжуулав. Тэгээд энэ хүн чамтай найзрахыг харьцаж байна уу, Альбер? Гэж авгаа сэтгэл хөдлөн асуулаа. Надад тийм л юм шиг санагдаж байна. Чи түүнд хайртай юу? Франц Тэпине түүнийг нөгөө ертөнцөөс ирсэн хүн гэж хэлдэг боловч надад аятайхан хүн шиг санагддаг. Гэхэд хадагтай цочин дав хийлээ. Морс равган дуу өөр болж би чамайг шин танилтай болох бүрд чинь болгоомжилж байхыг загтаг. Одоо бол чи том болж харин ч надад зөвлөгөө өгөхөр болсон. Гэхдээ болгоомжтой байгаарай гэж дахин захий гэж хэлв. Таны зөвлөгөө надад тусуулахын тулд би юунаас болгоомжлохоо урьдаас мэдэх хэрэгтэй байна. Гүн хөзөр тоглодгүй. Зөвхөн Испан дарсаар өнгөний хувирсан усуудаг. Тэр тийм их баян учраас надаас мөнгө зээлий гэвэл би өөдөөс нь харж инээхээс өөр юмгүй. Би тэгэхэд юунаас болгоомжлох ёстой болж байна уу? Хүү минь. Ами чинь аварсан хүний тухай ярьж байгаа болохоор миний ингэж болгоомжлоод байдаг минь дэмий хэрэг юм л да. Харин эцэг чинь түүнийг яаж хүлээж авав? Бид гүнд их анхааралтай байх хэрэгтэй байна. Эцэг чинь завмуутай. Элдвийн ажил явдлаар оролдож яваад санаандаггүй. Гэхэд Альбер яриаг нь тасалж тэр өөлхийн аргагүй байсан. Гүн түүний 30 жилийн өмнөөс таньдаг хүн шиг тийм амжилттайгаар манж өгүүлсэн учраас аавын сэтгэл ихэд таалагдсан. Тэр бүх найрсагуг нь аавд аятайхан байсан болохоор гээд Альбер инээж аав бүр хэлхүүгэн сонго гэж гүнд танхимд очихыг өрсөн. Тэр хоёр ихэрл найзрахаар салсан шүү гэлээ. Гүн авгаа юу ч хэлсэнгүй. Гүнзгий бодол давтан бүр нүдэн жанлаа. Эхийг нь залуу сайхан байхад нь хүүн хайрладаг хайраар Альбер хайрлан эхийг нь харж зогслоо. Хадагтай нүдэнгийнхийг хараад жигд амьсгал амьсгааг нь чагнан унтаад өглөө гэж бодоод хүү өлмө дээрэн аяархан гарч хаалаа. Тэгээд толгоогоон сэгсрэн энэ бол хүн биш чөтгөр юм. Би бүр Ромд байхдаа энэ хүн их шууган дэгдэндэ гэж хэлж байсан. Одоо түүний нөлөө хэр болох нь мэдэгдэж байна. Ээж анхаарч үтсэн л болохоор энэ хүн яа харахгүй гайхамшигтай хүн юм гэж аман дотор нь шивнэлээ. Тэгээд гүнг хуруухан хөдөлгөлгүй байж байгаад морь таньдаг хүмүүсийн ярьдгаар өөрийнх нь морьд 2 дугаар зэрэгтэй хаягдах тийм сайхан морьд олоод авчихсанд дотроо атаархан морьдийнхоо хашаанд орлоо.
Хүмүүс адилдагш байна гэж байдаг юм байна. Энэ санааг дээд танхим дэлгэрэнгүй яригж ааваас хүсэх юм байна хэмээн дотроо хэллээ. 4. Эрхэм Бертуччо. Тэр завсар гүн гэртэн хурж ирлээ. Замдан 6 минут л явжээ. Энэ 6 минут нь сүйхэнд хөлсөн хосморыг худалдан авах чадлагүй боловч үнийг мэдэх 20 залуу хүн харж амжихад хүрэлцэхгүй хугацаа байлаа. Тэд сая 2 морийг тус бүрийн 10,000 франкаар авсан баян язгууртанг хальт боловч харахыг хүсэж мориндон ташварган угсхийн. Монте Кристогийн хотын гэрт зориулан Аалын сонгож авсан баашин уул руу явбал Элисийн талын баруун талд хашаа цэцэрлэг хоёрын хооронд байлаа. Хашааны тунд дургасан хэсэг өтгөн мод баашингийн нүүрэн талын хагасыг халхална. Энэ хэсэг модны баруун зүүн талаар 2 гараадл тармил модод гудамж гарч 2 шат руу очсон бөгөөд шатны гიშгүүр бүрийн өнцөг дээр шаазан вар дүүрэн цэцэг тавьсан байв. Энэ баашин өргөн зай дотор ганцаархнаа сүндэрлэх бөгөөд гол хаалганаас нь гадна понти гудамж өөд харсан өөр нэгэн хаалга байлаа. Хөдөж хаалгангойлохоор манай чиг дуутахаас өмнө хүнд хаалга нэгдэв. Гүн гэрж явахыг холоос харжээ. Парист мөн л Ромын адил ер нь хаанч гэсэн гүнд цахилгаан мэт түргэн үйлчлэнэ. Хөдөж мориныхон амыг татлаггүйгээр хашаан дотор давхин орж хагас тойрогхийн зогсоход элсэн дээрх тэрэгний дугуйн чимээ намтахаас өмнө хаалга хаагдав. Сүйх тэрэг үүдний шатны зүүн тал дээр зогсоход шатан дээр 2 хүн гарч ирлээ. Тэр хоёрын нэг нь Аали бөгөөд ноён өдөн үнэн сэтгэлээсэн инээмсэглэн зогсож байлаа. 2 дахь хүн гүнг сүйх тэрэгнээс гарахт нь тослох гэсэн бололтой гараан сонгож хүндэтгэн ёслов. Тэгэхэд гүн тэрэгний 3 дахь гიშгүүр дээрээс эхэд хөнхөн үсрэн бууж "Бертуччо танд баярлалаа. Нотариус хаана байна?" гэж хэлэхэд нь "Гэгэн эзэн минь, зочдын жижиг өрөөнд хүлээж байгаа" гэж Бертуччо хариуллаа. Баашингийн дугаар мэдмэгц захих ёстой байсан нэрийн хуудсууд яасан? "Гэгэн эзэн бэлэн байна. Пали Роялын шилдэг сэлбэртээр очиж өөрөө харж яваад хэлгсэн. Таны тушааснаар хамгийн түрүүчийн хуудсыг Шоссе де Антын гудамны 27 дугаар байшинд суудаг депутат Түшээгүн Данглар даруй хүргэж өгсөн. Бусд нь таны унтлагын өрөөний задгаа зуухан дээр байгаа." "Тийм бэ. Одоо хэдэн цаг болж байна вэ?" "4 цаг болж байна." Монте Кристо, Бэли, Малгай Тайган Морсер гүнгээс гарахад сүйх тэрэг дуудах гэж ухсхийн гүйж байсан Франц арцад өгөөд зам зааж яваа Бертуччог даган зочдын баг өрөөнд орлоо. "Үүдний өрөөний энэ баримлууд ямар өөдгүй юмнууд вэ? Эндээс зайлуулах юм байгаа биз дээ?" гэж Монте Кристо хэлэхэд Бертуччо дуугүй бөгсгийлээ. Хэрэг хөтлөгч Дамлан хэлснээр нотариус зочдын жижиг өрөөнд хүлээж байлаа. Энэ бол хотын захын нотариус болтлон дэвссэн нийслэлийн албан хаагчийн төрх байдалтай хүн байв. "Миний авах гэж байгаа хотын захын байшин худалдах ажлыг гүйцэтгэх гэж танд тушаасан уу?" гэж Монте Кристо асуухад "Тийм ээ, эрхэмсэг гүнтэн минь" гэж нотариус хариулв. "Барин бичигч нь бэлэн үү?" "Бэлэн, эрхэмсэг гүнтэн." "Одоо танд байна уу?" "Энэ байна." "За сайн байна. Миний авах гэж байгаа байшин хаана байна?" гэж Монте Кристо гүн Бертуччогоос ч биш, нотариусаас ч биш асуулаа. Даамл мэдэхгүй гэдгийг дохиогоор мэдгэтгэд нотариус гайхсан байдлаар Монте Кристод харж "Юу? Эрхэмсэг гүн авах гэж байгаа байшингаан хаана байдгийг мэдэхгүй гэж юу?" гэж хэлэхэд "Үнэн дээр мэдэхгүй байна" гэж гүн хариулв. "Гүнтэн та үзээгүй юм уу?" "Би яаж үзэх вэ? Би өнөө өглөө Кардексаар ирсэн. Урд нь Парист ирж байсангүй. Тэрч байтугай Францад ангуудаагаа ирж байгаа нэ. Тэгвэл ч өөр хэрэг л дээ. Гүнгэн худалдан авах гэж байгаа байшин отелд байдаг юм" гэж нотариус хэлэхэд Бертуччо энэ үгийг сонсоод царин цайлаа. Тэр отель чинь хаана байдаг юм?" гэж гүнг асуухад нотариус "Энэ үхэнд ойрхон. Палсын цаахан талд булууны ой дотор сайхан газар шүү" гэж хариулв. "Тийм ойрхон уу? Төвний чинь яаж хотын захын байшин гэдэг юм бэ?" "Бертуччо, та юу болоод харуулын дэргэд байшин худалдаж авч байгаа юм?" гэж Монте Кристо хэлэхэд Бертуччо тун адган хариу өгүүлж "Би юу? Өршөөж хайрлаарай. Гэгэн эзэнт нь та намайг хотын захад байшин худалдаж ав гэж тушаагаагүй шүү дээ. Гэгэн эзэнт нь та санахгүйсэн болов?" гэлээ. "Тийм. Одоо саналаа.
Би сонин дээр байснаа уншаад хотын захын гисэн үгэнд хууртаад авах болсон юм байна гэж Монте Кристо хэлэхэд Бертуччо сэргэж яаран одоо ч оройтэйгүй байна шүү дээ. Хэрвээ гэгэн эзэнтэн та хүсвэл Анген Фонтене Ро эсвэл Белвиуд илүү аятайхан байшин ирж олъё гэж хэлв. Ер нь минь нэг их чухал юм бишээ. Нэгэн тэл ийм байшин байгаа хойно үнийг л авъя гэж Монте Кристо ангидуу татгалзан хэлэхэд шаналнгуу хоцорхоосон айж байсан нотариус түүний үгийг шүүрэн авч гэгэн эзэн таны эзэв. Энэ бол их сайхан эдлэн байшин шүү. Өтгөн дөгөл дундуур нь урсгал устай аль хэдийнээс хүн суугаагүй боловч тохилог байшин төхөөрөмж хэрэглэн шинэ биш боловч хуучин юм хэрэглэх дуртай болсон энэ үед зэгсэн үнэтэй идугай юм. Уучлаарай намайг гэгэнтэн эзэн таач бас одоогийн хүмүүсийн дурал сонирхдаг биз дээ гэж хэлв. Яр битгий зов гэж Монте Кристо хэлээд энэ чинь тийм аятайхан байшин юм уу гэж асуулаа. Гүнтэн минь тэр байшин аятайхан харж барахгүй туйлын сайхан байшин бэ. За тэгвэл тийм сайхан юмыг алдаад яах вэ? Эрхэм нотариус тэр баримт бичгэн аваад ир гэж Монте Кристо хэлв. Тэгээд худалдан авсан бичиг дээрээс байшингийн байгаа газар эзэдийн нэр бүхий хэсгийг хялавхан хараад гарын үсэг зурлаа. Бертуччо энэ эрхэм нотариуст 55,000 франк авчирч өг гэж хэллээ. Хэрэг хөтлөгч таамал алхаж гараад боодолтой мөнгө барин эргэж ирлээ. Нотариус өөрийн шагнал хамт байгааг мэдэх хүний ёсоор тэдгээрийг наривчлан тооллоо. Одоо бид бүх ёсыг гүйцэтгсэн биз дээ гэж гүн асуулаа. Бүгдийг гүйцэтгсэн. Төлхөөр нь танд байна уу? Байшин сахиж байгаа хүн төлхөөр нь би. Энэ тушаалыг аваад очихлоор байшингийн чинь онго ойлгож өгнө байх. За тэгвэл сайн хэрэг. Тэгээд Монте Кристо нотариус өөд харж та одоо хэрэггүй явж болно гэсэн байдалтай толгой тохилоо. Тэгэхэд үнэнч нотариус зүрх гаргаж эрхэмсэг гүн та андуурсан болтоо санагдаж байна. Надад бүхэл суутгалыг аваад зөвхөн 50,000-ыг өгөх ёстой шүү дээ гэж хэлв. Тэгээд таны шагнал яах юм? Эрхэм гүн минь ерөнхий үнэнд багтаж байгаа юм. Гэхдээ та Отилоос наашаа ирээ биз дээ? Тийм ээ тэгсэн. Тэглэр танд яшиг уцсныхаа хөлсийг өгөх ёстой шүү дээ гэж гүн хэлээд гараа хөдлөгөн түүнийг явуулав. Нотариус араараа ухарч газар хүртэл бөхөөсөөр гарлаа. Нотариус болсноос хойш анхудаал ийм хүнтэй наймаа хийж үзжээ. Эрхэм нотариусыг гаргаж өг гэж гүн хэрэг хөтлөгчтөн хэлв. Бертуччо гарч одлоо. Гүн ганцаараа үлдээд цоочтой байдаг дөрөвчэн халааснаас гаргаж өргөлж хүзүүндэн зүүж явдаг төлхүүрээрэн онгойлгож дотроос нь юм тэмдэглэсэн хуудас гаргаж дөрвөн гарын үсэг зурсан бичгтээ нийлүүлэн тулгаж үзлээ. Отель Фонтен гудамж 28. Зүйтэй. Сүсэг бишрлээсээ юу? Эсвэл тамлагтгаасан хайж хүлээгээ юу гэдэг асуудал байна. За ямар ч хэлэг гэсэн цагийн дараа бүгдийг мэдэх болно гэж хэлв. Тэгээд эвхэмл бариултай жижигхэн алга шиг ямаар тогшин хөнгөнсөн дууд суурайтан гарахад Бертуччо гэж дуудав. Хэрэг хөтлөгч орж ирлээ. Эрхэм Бертуччо, та өөрийгөө Францад байсан гэж ярьж байсан байхаа? Тийм ээ эзэн минь, зарим нэг газар байсан. Та Парисын орчин тойрон мэдэх байхаа? Үгүй эзэн минь, үгүй гэж чичирхийлэн хэлэхэд Монте Кристо үүний сэтгэл ихэд догдолсны тэмдэг гэдгийг алдлаггүй таалаа. Та Парисын хавцаа байгаагүй чинь харамсалтай байна. Би өнөөдөр л шинэ эдлэн байшингаа үзэх гэсэн юмсан. Та надтай хамт явж үнэтэй зөвлөгөө өгч чадах байсан юм гэж гүн хэлэхэд Бертуччогийн бор царай үхтлэн хэмэт зэвхэрэн отель дөө? Би отель руу явах гэж юу? Гэж дуу алдав. Та отельд очиход гайхаад авах юу байсан юм? Хэлж өгнө үү? Та миний дэргэд ажиллаж байгаа болохоор намайг тэнд очиж суухаар таач бас тэнд байх болно доо. Бертуччо эзнийхэн захирангүй хардсан дор хөдлөлгүй дуугаа зогсоно. Энэ юу гэсэн үг вэ? Та яаж байна? Надад Свифтэр гэрүүлгэж 2 удаа хонх дуурах гэж тушаана уу? Гэж Монте Кристо 14-р Людвиг өөрийн цуут би хүлээх шахлаа гэдэг үгэн хэлж байгаа юм шиг хэлв.
Бертучо зочдын өрөөнөөс үүдний өрөөрөө гүйн гарч бүдэг дуугаар "Гигэн эзний суйг тэргийг" гэж хашгирлаа. Монте Кристо хэдэн загтал бичиж сүүлчийн нэгэн загтлыг тогтоолж байхад даамал орж ирлээ. "Гигэн эзэнтний суйг тэрэг ирсэн" гэж хэлэхэд Монте Кристо "За, малгай бэйли яв" гэж хэлв. "Би гигэн эзэн тантай явах юм уу?" гэж Бертучо дуулдахад "Би тэнд суух болохоор та зарим нэг зүйлийг захиран хэлэх хэрэгтэй биз дээ" гэж хэлв. Гүнгийн хэлсэн үгнээс зорино гэж байхгүй учраас хэрэг хөтлөгч даамал түүнийг уг дуугүй даган явлаа. Гүн сүйх тэргэндээ суугаад Бертучод бас суухыг урьж толгой дохив. Хэрэг хөтлөгч урд талын суудал дээр их л хүндгсэн байдлаар суулаа.